Тэгэл та. Өвөл болоод байгаа мó зам болоод байгаа. Бас жоохон сэрүүхэн байна. Гэтэ өнөөдрөөс дэжгүй байна. Гайг байна тийм ээ. За одоо нэг өсрөөл нэг цаг 30 минутын дараа эхлэх гэж байна. Тий, цаг 30 минут. Энэ яг хоо бичлэгний одоо юу нэ асуулт нь болохоор энэ байна л да. Сэтгэл ямар байна? Тэгээд дуусны дараа бас нэг асуух юм. Сэтгэл үү яг 3 жил дараа ч хийж юм. Тэгээд энэ жил болохоор айгүй тоглож байгаа дуунууд маань ч гэсэн жоох олон дуунууд байгаа болохоор бүр гоё л байна л да. Өмнө дандаа нэг 10 өсрээд 12 дуу мó тогложсон. Одоо энэ жил 18 дуутай ирлээ. Ааха нөгөө бонус гэдэг байгаа чи таг нэмээ хэлж байгаа юм. Тий, 2 дуу нэмсэн. Сонсогчд маань санал болгоод тий. Өөртөө бэлдэж байгаа аль болохоор ин л гэсэн үг үстэй. Тий. За. Энэ бол гадаа бас хүмүүс хаалгууд онгоолгоод наашин чаашин татаалах шиг байна. Тий, татаалаа. Татаалаа. Өнөөдөр 5-ны өдөр, 5 дахь өдөр бас цалин буудаг өдөр гэж байхгүй. Яа, нармаар өнөөдөр борзах хаа тэгээ сайхан бүх уух юм зарагдаж дууссан л да. Ерөөсөө тэр бол тодорхой юу. Үзэж байгаа хүмүүст хандж өгч хэлмээр байна. Тэгэд ирж үзэж чадаагүй хүмүүс тэгээд бас их азгүй байна даа л хичээлээ да. Тэ. Энэ хөгжимчд маань өөрсдөө айгүй сайн хөгжимчд байгаа болохоор айгүй даваа талтай. Яг л гоё дөргөө чадна л гэж бодож байгаа тийм байна. За амжилт. За амжилт. За. За 30 минут ахаа. За 30 минут. Жохоо ойлоо тийш зогс. За тэгээ. За. Сайн байна уу? Сайн байна. Ороо минут. За энэ зогсож байгаад. За. За гасаа. Хөгжмийн талаар л хоёлаа яриа да. За. За энэ үуч Nirvana хамтлагийн Cover Night болох гэж байна. Nirvana хамтлагийг та өөрийнхөө үзэж байгаа хүмүүс тайлбарлаад өгөөч шүү дээ. За Nirvana гэдэг хамтлаг бол энэ бол Guns N' Roses хамтлаг биш. Энэ бол Metallica хамтлаг биш. Энэ Sepultura биш. Энэ Pantera биш. Энэ Slayer биш. Энэ бол Nirvana хамтлаг аа. Nirvana хамтлаг гэж яагаад хэлж яах нэхэр Nirvana гэдэг бол энэ хамтлагуудтай адилхан цорын ганц өөрийн гэсэн стилтэй ийм хамтлаг гэж би бодож явдаг. Nirvana хамтлагийн дууг сонссон хүн бол энийг намайг юу гэж хэлэх гээд байгааг ойлгоно. Ойлгох уу? Ойлгоно. Аа тий. Сонсож үзээгүй хүн ч гэсэн ойлгоно. Тийм нөлөөтэй явах юм шүү дээ. Тийм нөлөөтэй. Тий өвөрмөц. Тэгэхээр ингээд хөгжмийг амбиерэн сонсно, яг тоглож байгаа уран бүтээлчдээс нь ингээд сонсноо, альсвал ингээд CD-гээс нь пенснаас нь сонсноо гэдэг нэг юм 2-3 ялгаа байгаад байна л да. Таны хувьд ингээд нэг юм айтайхан тайлбарлаж боломж байна уу? Хөгжмийн талаар гэсэн үг. За хөгжмийн талаас нь одоо дууралт гэж ярих юм бол пянз байлаа гэхэд ямар пянз тоглоулагчээр тоглож байна вэ? Пянзаа тоглуулж байна вэ гэдэг бас асуудал байна. Гэхдээ үндсэндээ бол дуу хөгжим гэдэг бол дуу хөгжим. Тэ Nirvana-г бол ямар ч юм дээр сонсч болно. Өөр хөдөө явж байгаад машин дотор кассетаар сонссон ч гоё. Гоё. Тийм учраас бол ямар ч тэр юундаар таталцах юм байхгүй. Яг гаргаж байгаа бүх авиан бол тэр чигээрээ амьд. Тэ. Тэгэхээр хоёлоо жоохон дурсамжийн тухай юм яриа л да. Nirvana-та та яаж яагаад ингээд сүлгэлтчихв? Хизэнээс сонсож эхлэв? Одоо яагаад ингээд амьд хөгжим сонсох гээд ялангуяа энэ Cover Night-ийг сонсох гээд ирвэ? Ерөнхийдөө хоёр асуулт болчлоо. Эхлээд дурсамж, тэгээд Cover Night-ийг. Тэг. Яагаад тэгэхээр би Nirvana-г 90 хэдэн оноос анх сонссон. Би болохоос нь эхлээл анх сонссон. Тэгэнгүүт Nirvana-г бол би энэ өөр ертөнц юм байна гэж үнэхээр ойлгосон. Тэгээд энэ ертөнц рүү умбад орцсон. Тэгээд энийхээ дагуу Монголын Nirvana гэдэг хамтлагийг байгуулсан. Тэг. Nirvana шиг хамтлаг Монголд байгаасай гэд. Тэгээд энэ хамтлаг маань өдөө хүртэл
амьд явж байгаад их баяртай байна. Гэтэ Энэ үчийн тухайд. энэ үтшээ бол үнэхээр би анхны бараг үтш дээр нь ирж исэн. Тэгээд өнөөдөр 3 дахь үтш дээр нь ирж байгаад үнэхээр баяртай байна. Nirvana-гийнхаа 16 дууг сонсноо гэж их баярлж байна. За тэгэхээр сүүлийн асуулт гэдэг нь болохоор та нэг юм зориулаад хэлэх шаардлагатай байна л да. Хөгжим сонсож эхэлж байгаа хөгжмийг одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо ингээд тэмтэрж байгаа сонсогч нарт хандаж юу гэж хэлмээр байна. Nirvana хамтлаг бол зөвхөн дуу хөгжим биш дээ. Би тэгж ойлгодгийг. Nirvana бол үзэл санаа. Тэр хүн Nirvana гэдэг хүний үзэл санаа энэ бол яг энэ орок хамтлагийг би метал хамтлагийг нэг намтай адилхан зүүрдэх дуртай байхгүй. Нэг намын мөрийн хөтөлбөр байдаг, нэг намд. Тэрнтэй адилхан би амьдралыг үзэж байна, үхлийг ингэж үзэж байна, амьд явахыг ингэж үзэж байна гэд энэ ертөнцийн мөн чанараар нь ойлгосон үзэл бодлоо тунхагласан зөвхөн дуу хөгжим биш. Nirvana хамтлагийн үгнүүд ч гэсэн бүх одоо шүлгүүд ч гэсэн тийм л байна. Баярлалаа. За баярлалаа. За. За. Уулзах боос утсан. Харин тийм. Ийм юм дээр таарлаа. Харин тэгж байгаа шүү дээ. Тэгсэн дээр. Тэрэн дээрээ. Тэрэн дээрээ гэдэг сайхан шүү. Цугсан гэрэл чи угаас нэг гоё эффекттэй юм шүү дээ. Хүү харагддаг байхгүй. За тэгээд угаасаа бүгдээрээ таньдаг хүмүүс байна. Сайхан байна. Нар бардэр цугсан нийт амьд хөгжим сонсдог ялангуяа grunge rock сонсгож ирсэн залуустай бүгдээрээ алга тишээ. За сух байна гэж хэлэхгүй. Гэхдээ надад бол гоё сонсогч байна. Өөртөө сонсохоор гоё таштай. За тэгэхээр тайснаа корнайт хийж байгаа 3 удаагаар хийж байгаа хамтлагийн уран бүтээлчдийг ярьж байна. За залуусаа. За эдгээр чинь бараг сар 2 сарын өмнөөс за миний мэдхийн бараг 3 сарын өмнөөс бэлдсэн хүмүүс байна шүү. Тийм баг. Юу л дахиад нэг өдөртэй тийм. Таньж байгаа. Тэгэхээр гурлаа дөрөвдөө суучлаа. Нэг дамжуулаад бичээд байна тийм. Тэгээд нэг та нарыг яахгүй чилээхгүй нэг хэдэн асуулт асуугаад гол нь үзэгч та нарыг ерөнхийдөө хөндлөөд бид нэр бас доктороос ч бодож байгаа зүйлүүд байгаа. Тэрийг ерөнхийдөө ингээд богинолж байгаа асууж байгаа шүү. Орхог хэдүүлээ нэг орилоод үзэх үү? Орхог орч хүн байна байсан. Орхог болтой байна. За нэг хаалгын онгод цаг цаадуудад өгч. За яасан гоё сурчтай бэ гэж хэлсэн шүү дээ. За тэнд бол анхны хүн сууж байна. Уул миний ажил суугаад шаруулах хэрэгтэйсэн юм байна. За тэгэхээр асуулт маань ингэж хэлээ. Nirvana
хизээ сонсч эхэлсэн бэ гэдгээр хэдүүлээд яриач та. Дуурч олж байгаагүй. Өнгөршөөдөө савх гадах юм аа ингэж ярьдээ шүү дээ. Хүүхд хүмүүс их байна. Нэрнэд нас хангах famous гэсэн. Тэгээд comments бафт гэдэг дөрөв наац тэгэхээр vibe бол үнэхээр гоё. Өдөр дөрөвөөс сонсчихсан famous нэрс сонсчихсан гэдэг. За би цаана бүгд нөрөө мэдээ. Миний хувьд бол яг 14 настайгаас MTV-ээр сонсч ирсэн. Бидонэ! 2015 онд тавьсан. Тэгэхээр MTV яг MTV сонсч ирсэн. Yes, сонсч ирсэн. Оомитас гэж сонсч ирсэн. Дараа нь Миронаас сонсч ирсэн. Хайфайс хангах Мирон юмсыг тэгээд тийм Оосайн ч өөрөө гоё ирчлэн өгч байгаа. Мироны өгч байгаа. Метал өгч бол илүү одоо хариуцлагатай яаж чадвар сайтдаг юм юу гэдэг бол Мирон бол яг энэ өөрсдөө чөлөөтэй үс санааны чөлөөтэй ирчлэн тийм гэж боддог. Би X-Suite болон Essence хамтран бас зориулсан байна. Би болохоор Vagabond хамтлагийн дууч төлөвлөлт байна. Би болохоор асуух хамтлагийн содод гэж байна. Бонгор Боргууд туулж нэг юм барьж явах бол манай хаашаа шинжлэх юм тийм. Тэгэхээр Нэрвана хамтлаг одоо ингээ гурд удаага болгоч үзэгчд маань ер нь бол нэлээд хүлээлттэй байсан. Ерөнхийдөө бас хүмүүжлтэй гэдгийг бас хэлжтэй тийм. Сонсож байгаа хүмүүс маань их гоё байна гэдгийг хэлж байна. Нэг дахь удаага, хоёр дахь удаага, гурав дахь удаага гэж байна. Тэгээд энэ хаанаас үүсвэ? Яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ? Ер нь хэрэгтэй юм уу гэж жоо чэт асуулт асууж байна. Одоо одоо нэгийг бол анх үрээ тарч хайна хайпнаны Nirvana Night гэсэн юм аа. Нэг 7-8 дор чамаа нэг цог тоглох өшөө. Тэгээд 2-3 гадагш явж ирсэн баг. Тэгээд нэг бай пари маягийн хийж санал тавьж ирсэн аа. Тэгээд окей гээд тийм чүүгээ нэг том хүрээд хийж чадсан байхгүй. Тэгээд за ер нь нөгөө хэд ч бүгд гадаад байгаа тийм хоёр дахь зохиол гээд тэр үед бас би байгаагүй тийм манай дүү хариуцж зохиосон. Тэгээд одоо гурав дахь дээр болохоор өөрөө байгаа болохоор тэгээд энийг өөрсдөө чинь зохиол байгуулж хийж явж байгаа. Тэгээд найз дүүнээ ахнаасаа тог хатах уу, тоглох уу гэдэг. Тэгээд нийлээд тэгээд өнөөдөр Nirvana-гийн 18 дуу бэлдсэн байна. Эхнийх дээр чинь болохоор нэг дахь ивент дээр болохоор 11 дуу дууссан юм тийм. За хоёр дахь дээр Хүчмээ янзаараа дуулсан гэдэг бол миний хувьд бол маш гоё зүйл яг бас амьд гэдэг зүйл чинь бас яг амьд хоолоор тийм шууд лайв болоо юм шүү хүмүүст хүргэж байгаа тийм мэдээж ур чадвар маш их шаардлагатай бэлтгэл шаардлагатай. Тэгэхээр миний хувьд бол яг тэр зүйлтэй өнөөдөр би хангасан гэдэгтэй байна. за тэгэхээр бэлтгэл хангагдсан. Миний харж байгаагаар бол 21 хонсон нэг сайхан чансан
утсан гэдэг шиг нэг юм үлдчихэв. Та нар юм амар мэдэрч байна уу? Мэдэрхгүй байна. За тэр октод ерөнхийдөө амар тийм хөгжим үүсэж байгаа шиг байна. За ямар ч тач 2023 онд анх 12 сарын 3-нд хийж ирсэн ойлголмыг. За тэгвэл тэрний гишүүн дээр болохоор Эвен хамчны инж яах. За тэнгууд бас дахнаа маань найзуудыг таачаад тэгээд болго ах маань би ингээд бид нар олцож хийж ирсэн. За тэнгууд тэрнээс бид зөв байфанд хийж явж байгаад хоёр дахь ойлголм хоёрыг би өөрөө хариуцаад одоо яг Sonic Flow за тэгээд одоо Dusty Tips тэгээд Avicii гэсэн хамшуудаас найзуудыг ашиглаж сонгож бид нар шалгалт хийж байгаа хоорондоо тэгж ойлголм хоёрыг зохиож ирсэн. За тэгээд түүнээс хойш ингээд дахиад тэрийг ойлголм хоёрыг нодлоо 2 сар хийж ирсэн. За түүнээс хойш жилийн цаг хугацаа өнгөрөөж яг өнөөгийн байдал дээр ингээд яг за тэгээд хамтдаа ингээд бас тоолж байна. Ерөнхийдөө бол энэ бол яг 2023 оноос эхэлсэн жигэл бойлоо байгаа шүү манайхаа. Юу хэлсэн бол урд нь ямар байгаас гэж бодож байна? Тэгээд үзэгчдээс гоё. Үзэгчдээ зориулж авч үзэгчд маа тэгээд бүх сэтгэлээ тэгээд хэлэх бахаа гэж найдаж байна. Одоогээр яг бүгдээ tajиж чөлөөлөө. Тэсгүй хугацааны дараа тайлснаа. Nirvana Cover Night Volume 3 эхлэхэд бэлэн болж байна. Танаас сонсож билүү? Бүгдээ бэлэн биз дээ? Орцгоогоо ч ээ. Тайм. Тайм. Бичлэг хийж байгаа шүү. Цаадвал чинь тайсан дээр нь юу дуулах юу яахгүй бол хэдэн ус авахгүй бол доктор жоох үнэтэй ах шиг. Тийм бай тээ. А гэхдээ пив бол угаасаа стандарт нь 15 л гэж. За багц. За. Миний өгшөж бүр арай л хов евро бие рүүгээ ороод байна уу та нар бүр мотор руу орох хэрэгтэй байсан чи. Тэгэж. Санаасаа би нэг юм асуумаар байна. Стикер. Тэгэж. Миний мус бай. Том бацаан гэдэг нэртэй зураг. Жоо зурсан. Тийм. Оо янз. Нэг 10 зурсан чинь дорхноос авчихсан шүү дээ. Тийм үү. Жуулчтай амар ажил. За. Чи хаан зураг заа. Нэн одоо хэвлэлийн машин өөрөө оруулаад ирсэн. Чам пресс аа. Ого пресс биш манайхан торгоо. Торгоо явуулсан юм. Тэгвэл торгоо явуул та чим бүгд тэгээд юм шүү дээ. Бүгд шааш шүү дээ. Ого бүр гоё шааш. За. Өчигдөр нэг юм хийлээ л да. Оо за энэ одоо Эркстон ирж штэ. Энд юу болж байгаа вэ? Ярьслага авч байна. Таваг амжилттай байрлууллаа. Та өөрийн эд зүйлээ шалгав. Nirvana Night дээр хэд их удаа ирж байна та? Nirvana хэд хоног байгуулагдлаа. Тэрнээс хойш л ирж шүү дээ. Яа, ямар гоё вэ? Тийм байна. За дотор хамтлаг тоглоод эхэлсэн байна. Одоо газ орсон дээр хаа. Би бас улс төрийн шилханаас болоод ерөөсөө ярилцлага өгөхгүй байна. Гэхдээ 10 сард Harakiri for the Sky Монголд ирэх гэж байгаа. Nice. Янз. Harakiri юм гэж шүү. Тэгэж. Апко энэ үнсээс. Оо тийм үү. Апко. Тийм биш үү? Эвгүй байгаа. За одоо болно. За. Яаж дотор байгаа. Бага. За орлоо. Окей.
шиг байна л да. Тэгэхээр дүгэн дэлгэрүүлэх тал дээр нь та юу гэж бодож байна? Үгүй яах вэ? Зүгээр нэг зах зээл нь байвал юунд байдаг шиг л ахгүй юу? Нирвана сонсдог хүмүүс олон байгаа учраас иймэрхүү найт болж байна. Гэхдээ нөгөө нэг юм массын бус, мейнстрим бус хамтлагууд бол жоох хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр ерөөсөө өөрөө сценэнд томорж иж иймэрхүү юмнууд л одоо илүү tribute night-ууд, ийм cover night-ууд илүү явнаа л гэсэн тийм л юм байна. Баярлалаа. Арамент Энд юу болоод байгаа юм бэ? Nirvana амтгийн cover night болж байна доо. Iron Maiden биш юм уу? Iron Maiden stage биш. Nirvana. Пантитс биш. Nirvana сонсоод яг өндөө одоо гоё шааж гэнэ үү? Nirvana гоё штэ. Би уунгаар ингээ хөгжим сонсож Яг хуучны гранж. зааж болох цөөхөн хитэн гоё зүйлийн ашиг. Ийшээ ингэж яаш. Ингэж яа. Тэгэхээр би нэг юм асуумаар байна л да. Нэг ч юм олон ч юм асуух л та. Тэгэхээр энэ хөгжим сонсоод ямар ашиг байдаг юм болоо залуусаа? Ямар ч ашиггүй штэ. Өөрөө л гоё байх ашигтай. Өөрөө өөртөө гоё. Тэр кайф өдр. Тэрнээс асуудалтай. Сонсоод тийм л ашиг. Тэрнээс одоо яах юм? Хөгжим мэдрэм хүмүүсээр нь өөр л байх штэ. Сонсож байвал тэр өөртөө ашигтай. Тэгээ өөрөө тэндээс чи гоё зүйл бол тэгээ мэдрэн те гоё. За откоогоос юм асуу. Өөрөөс юм асуугаад. За откоо их жилдээ үзэж байна. За би 2 дахь л үзэж байна. 2 дахь юу? 30 жил болсон. Үгүй. Өнгөрсөн жил үзэв. Энэ ивент чи ерөнхийдөө бол тасалдаад дундаа хуваагдаад гэдэг шиг зөвөр 3 дахь ивент нь аахгүй юу? Тий. Анх эднэр чинь болохоор ерөнхийдөө бол амар дайжгүй байжсэн. Дайжгүй гэдэг шалтгаан нь болохоор хүмүүс зориулаг байхгүй. Нийт зориулаагүй. Тэгж хийсэн чинь бараг 500 гаруй зориулжсэн. Өнгөрсөн жил. Үгүй өнгөрсөн жил биш. Бараг волюм 1 дээр нь. Волюм 1 дээр нэгтээ энэ вага бондор байсан. Байсан. Нөгөө нөгөө нэг юун дээр болдог уу? Браус дээр болдог уу? Биш. Чи хоёр шаа. Нөгөө бүгдийн зузаалт хоёр нь авах. Тэр чи хоёр нь. Хоёрын би хосод ороход болсон шүү дээ. Тэр чи хоёр нь авахгүй. Үгүй. Тийм шүү дээ. Хоёул нэг нь үзээд хоёрын та үзээд би үзэж чадаагүй шүү дээ. Одоо энэ гурав. Яг тэр өнгөрсөн жил би нөгөө нэг моцикл хосод орсон байхгүй. Тэгэхэд яг нөгөө нэг үзчихэд явж байгаа моцикл хосод орсон байд юм аа жишээ. Тэгэхэд чинь яг өндөө бол энэ бүрэлдэхүүнээр байгаагүй байхгүй. өөр байсан. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хальж утгах нь Nirvana Night-ыг ерөнхийдөө зохион байгуулж байсан хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр хоёулаа хэдүүлээ хаан цуглаж яснаас хэлэхэд төвөгтэй. Гэхдээ яг иймэрхүү гоё дууралтаар байжсэн үг гэх юм бол ер нь болж байгаа тото. Тийм ээ. Энд баг болж байгаа. Тийм. Энд чинь ар бар гээд нацгаах энийг худалдаа авцсан. Одоо авцсан юм уу яасан? Түвээс жава. Авсан гэсэн шүү дээ. За энэ ганц бодлоо. Тэндээс бодлоо. За. Тэгэхээр ийм байна л да. Эцсийн үг. За сүүлийн үг байлаа. Сэтгүүлч та эцсийн үгийн асуудаа гэж хэлдэг. За одоо та ингээд онцгой эцсийн үгээ айлтгаач. Эцсийн үг гэдэг нь амар гоё асуулттай. Тэгэхээр ийм байна л да. Хөгжмийг яаж сонсч болно? Дөрөв галсан ухаас хэлсэн. Кассетаар сонсч болно, пензаар сонсч болно, ийм клабуудаар сонсч болно. Хөгжим гол нь танд ямар нэгэн байдлаар ашиг тустай байх хэрэгтэй. Таныг өөрөөр ч байлгах хэрэгтэй байхгүй юу? Та өөрөөрөө байж иж л ямар нэгэн байдлаар гоё кайф аавн мэдэрнэ гэсэн үг. Тэгээ би энийг бол анх 2010
онд MTV-гээр нэрнгэсээ үзчихсэн. Тэгээд надад худалдагч хийх боломж гарч ирсэн. Би Hi-Fi Records худалдагч хийжлээ. Тэ би бензин, CD-гийн, кассетын зардаг байлаа. Тэгээд яг хоо тухайн үед бол нэг богино хугацаа байсан л да. Нэг яг одоо бол амар олон жил юм шиг мөртлөө миний хүүхэд насны ихэнх хугацаанд хөгжим зархад байсан. Хөгжмийг хүмүүс түгээхд байсан. Hi-Fi Records гэж байсан. Одоо тэгээд энэ бараг ажиллаж байгаа хүн чинь одоо тэгээд миний X юм байгаа шүү дээ. Өөр нэг юм асууя. За. Отгоч нөө C1 нөгөө нэг ямар хөгжмийн нэвтрүүлэг үзэж байлаа. Тэр чинь болохоор юу Hello Music гэж байгаа. E-Music гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Hello Music. Өөр бас нэг байсан шүү дээ. Showbiz. Тэр чинь болохоор showbiz. Тийм, showbiz. Showbiz чинь болохоор зүгээр entertainment ертөнцийн энэ хүн ямар малгай өмссөн, энэ хүн ямар шил зүйлсэн, энэ хүн хөхний төвчөө цоолуулсан уу те? Тэр залуу хинтээ явж гин яагаад гэдэг вэ гэдэг асуултууд гарч ирдэг байхгүй. Тэрийг тайлбарж өгдөг шоу хийдэг гэсэн. Тэгээд гол нь ерөөдөө ойлголт өг, зөв ойлголт өг. Тэгэхгүй бол нэг манайхан чинь одоо тэгдэж штэ шар сан шиг жавхлан тэгчээ гэх бол бүгдээр шуурдаг байхгүй юу? Яг тэгчээгийн бол яг үндэ бол ээгүүлдэг байхгүй юу. Тэгэхээр яг бодит мэдээллийн үнэн зөв гол нь гоё сонирхолтой өгөх хэрэгтэй байсан. Сонирхолтой өгч хичээдэг байсан. Өстой гоё үссэн. Баярлаа. Тэндээс чинь би нөгөө нэг тийм үс байна. Тэндээс би нөгөө тэр чинь болохоор боловсрал бид нэр жоохон гайж нээжсэн. Тэгээд тэндээс нэг хамтлаг одгоо юм зааж өгчээсэн. Хүчээр айдэнс байсан шүү. Тэр яг одгоо яг нөгөө нэвтрүүлгээр гарч байгаа. Ийм хамтлаг байд юм аа гэсэн чинь би гоё хамтлаг бай. Тэр чинь болохоор миний өөрийн хувийн хөгжмийн сувг байсан. Шинэ хамтлаг дуучид ямар сонирхолтой юм хийж би тэрийг тайлбарладаг байсан. Гол нь тайлбарлах шалтгаан гэх юм бол сонсогч нар дандаа нэг юм шинийг хүсдэг. Тэгвэл тэрэнд нь зориулж, сангаад нь зориулж тэгэхгүй бол юм хуучин доонуудаа сонсдог хүмүүс их байсан л да. Тэгвэл шинэ давалгаа оруулж ирсэн. Өөрөө тэр давлгаанд өртөөд одоо урт гарч чадахгүй л байна. Тэгээ шинэ давлгаа буюу New Way гэдэг урсгал одоо урт ингээ гатцсан байна хардаа. Ийм л байна да. За баярлалаа Учка. За баярлалаа. Ингээд нэг хүч чадлаа. За тэр гасаах бай. Сатсан ба. Баахан бие нууцлаа. Гасаахаас авсан. Амар санагдаад. Тэстэ өгөх гэдэг юм бол харуулж марах гэдэг юм болов уу? Наа чи бас эвгүй юм байна те. Тэгээд хамгийн тэрийг нэг юм айцсаад гарах юм бол зүгээр юм дараа тэгж яаж байгаа. Чи одоо тагтай байна. 30 жилийн дараа тэгж байгаа. Шибата болцоо. Үнтгэн үү? Аа тий. Цаатаа чи ярьж ирсэн. Чичээ. Одоо юу гэдэг нагбарынхаа маш баярлалаа. Тэгээд саунд хийж байгаа хаад боёд маш баярлалаа. Тэгээд нэг нэг бүгд баярлалаа. Насахаас баярлалаа. Хамгийн гол нь тайтай баярлалаа. Тэгээд одоо сэтгүүр байлаа. Иш явлаа шүү. Таартай. Яасан бэ? Тайвэ. За. Ялч огшдаг те. Гой шат. Уучлаарай. За.
Ultimate. За Ерөнхийдөө бол ингээд зунжигаа хэдүүлээ гоё. Хөгжмөөр амьсгалж Nirvana Night гэдэг нь яг ямар учиртай болоо таны хувьд? Ер нь тэгээд Nirvana хамтлагтай бацаан багт танилцсан шүү дээ. Нөгөө нэг MTV орж ирээл. Тэгэл бас тэр unplugged гэдэг зүйлийг бас хараад яа Nirvana-гийн unplugged ч угаасаа бас алдартай MTV-гийн unplugged-ийн жагсаалтанд ер нь бас дээгүр ордог гэж бодож байна. Хамаасаа буудгүй байхаа. Тэгээд тэгэж үзчихсэн. Nirvana Night гэдэг чинь тэгээд тэртээ тэрэнгөө Queen Night кино тэ Victor Tsoi тэгэл тийм tribute юу өдрөж болдог. Манайхан бас ингээл Bob Marley гэж хийдэг. Тэгэн гол Nirvana Night гэдэг нь бас байх ёстой night-уудын нэг гэж бодож байна л да. Тэгээд grunge rock штэ. Бас нэг жанрыг дэлхийн ертөнцид таниулсан. Ер нь тийм гаргийн хүн гэх юм уу те. Тэгээд Kurt Cobain-ийн кино байдаг. Тэгээд тэрийг үзэж хагаад Киноных нэр Night of Fake. Тийм билээ. Би нэрийг марцсан. Шууд өөрөө хэлээч. Night of Fake гэдэг. Би цаад оруулж байна. Тэгээд Kurt Cobain-ийн угаасаа Night of Fake гэх кино хийж байгаа шүү дээ. Тэрийг үзэхэд бас л өөр үнцэг байж идэг. Өнөөдөр энэ ч Арга багч наамстаач үсэх. Юу болоод байна? Би өгч байна. Чоо. Тэгээд бас нэг дэлхийд хөгжмийн ертөнцид хөндөрлөлтийн хөгжмийн ертөнцид ирсэн гоё үзэгдэл гэж бодож байгаа. Бас нэг өөр юм уур амьсгалыг танилцуулсан те. Энд ирсэндээ баяртай байна. Nice. Өнөөдөр тэгээд closing set тоглоо гэдэг угаасаа борхууд одоо тэргүүтээ энэ хүрээл одоо энэ хөгжимчин залуучууд намайг closing хийгээрэй гэж уурсан. Тэр нь бас баярлж байна. Тэгээд мэдээч ингээ нар баар болж байгаа нь өөр хаана болох вэ гэдэг шиг тийм мэдрэмж төрж байна. Санаас баарнд ирээд филинг үзлээ. Ер нь ямар хуу баар юм шиг байна. Нар баар уу? Нар баар тэгээд өмнө манай төвшингийн Q гэдээ байж байгаа. Одоо нар баар гэдээ нацгаа явуулж байгаа. Тэгээд энэ бас шилжилт орж байгаа гэж байна. Гэхдээ ер нь ингээд Европ тэгээд за ингээ Японч гэдэг юм уу те газруудаар тийм яг иймэрхүү хамтлагууд тоглодог. Нөх юм бэ? Барилга шүү дээ. Хамтлагууд ингээд тоглоод идэг юм жижигхэн баарууд айгуу гой хөгждөг. Том юм venue гэхээсээ илүү. Жижиг бааруудад бол яг ийм шийдэл байдаг штэ. Тэр vibe-ыг аваад ирсэн байна. Тэгээд тэр мэдрэгдэж байна. Гоё байна. Nice. Мэдгүй байх шүү дээ. Ямар сонирхол байгаад. Дэвдэж. Алдаг үйл байгаад. За наад хийж байгаа болоо. За. Би нэг устгачнаа. За болоо. За. Манайхаа төр ингэж байгаа шүү дээ. Гошааж байна. Ерөнхийдөө юу ч харагдахгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол хар цагаанаар гарчих юм бол гой гардаа. Юу ч хийж болно шүү. Миний ага үс амраас. Үе, миний охин биш дээ.
Ирдэнэ утрашаас. За окей. За яг
Project сэтэд болмоор project-ийг орж байна. Тэгээд ерөнхийдөө ихээс болсон сонссон та бүхэнд маш баярлалаа. Тэгээд дахин наадмаар баярлалаа. Тохиолдол баярлалаа. Тэгээд спикер хүчтэй бүгд баярлалаа. Тэгээд наадмаар бүгд бүгд баярлалаа. Something in the way. Толцоо. Тоглолт ямар болов та биш. Уран бүтээлч тайсан дээрээс юу мэдрөө? Би ч тийм яасан гэж яг үнэ хэлэхөө. Би зүгээр л өөрөө үзэж байгаа юм шиг л байсан. Үзэж байгаа юм шиг байсан. Гоё байсан уу? Тийм зүгээр л тийм л гоё мэдрэмж авсан. Энэ нэг Nirvana-гийн ууса багасаа сонсч байсан фэн тэгээд зүгээр яг өөрөө тоглож байгаа биш зүгээр л юу яг үзэгч шиг л байсан. Үзэгч шиг байсан. Тийм. Тэгээд сонирсарда зэрэглэлийн дундаас гэдэг ч юм уу. За яг би дахиад асууж чадахгүй л юм л да. Өмнөх тоглолттой харьцуулах боломж байгаа лөө. Өмнөх тоглолтод би нэг очиж үзчихсэн маань. Тэрийг чинь нацсан. Тийм. Тэр чинь яг тэгэхэд би яг үзчихсэн байхгүй. Харин тий та амар уурлаад хоёлаа нэг юм ярьжсэн шүү дээ. Тийм үзчихсэн. Тэгээд одоо болохоор би шаад чадна гэж энэ нөгөө өөрөө ярьжсэн баг. За бодлоо яриад байгаа. За. Тэгэд юу ер нь зүгээр тэр үед үзчихсэн юм шиг яг сая зүгээр бас л үзсэн юм шиг гоё мэдрэмж авлаа. Дуртай гол нь нэг дуртай дуугаа нэг тоглож байгаа нь баг үзэж байгаа юм шиг сэтгэл төрсөн байхгүй. За сүүлийн асуулт хөгжим сонсдог хүмүүс зориулж юу гэж хэлмээр байна. Тэгээд дуусгая. Ямар хөгжим сонсдог хүмүүс? Яг хөтэ одоо юм grunge rock ерөөдөө амьд хөгжим сонсдог хүмүүс тандаж нэг тийм мэдрэмж өгөөч төхөө төлөвлөгөө маркаар тийм яг амьд хөгжим, рок хөгжим, метал хөгжим гоё чанартай хөгжим сонсдог хүмүүс бол уусаа та нар бол үнэн хүмүүс шүү гэж хэлээ да.